Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сайн байцгаана хүүхдүүд. Үл мэдэх цэцэгхэн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочноо танилцуулъя. Мөнхч 3 настай. Ээж нь байж л штэ энэ ч одоо тэнд бичлэг хийгээд байж л энэ чамаг хараад. Ээж та битгий гараарай. За Юу юу. гэж гардыг гарахгүй штэ ээжүүд байна л гэсэн бол байна. За хэдэн настай вэ миний хүчин? 3 настай. За илүү тоол. 1 2 3 бүр ийм олон настай юм уу? Тий. Миний чи 4 нас их. одоо 4 нас хүрэх гээд байгаа тий. Надаас том Тийм биш дээ, бараг ахтайгаа адилхан болцсон юм биш дээ миний үчи. Чи түрүү нөгөө нэг надтай үл мэдхтэйгээ нэвтрүүлэгт орж ирсэн санаж гин үү? санжсэн. За болж. Тэ чи тэрнээс хойш ингээ машиныг их мундаг мэддэг болцсон юм уу? За ямар машинууд ямар марк байдаг гэнэ үнийг яриад тах та надаа. Энэ Aqua. За. Энэ Prius. За. Энэ Harrier. За. Энэ Sonata машин. Энэ RX. Энэ Crown. Надаас хэлвэл мэдхий. Энэ Atos-ыг ээжтэй хайчлаад өгье. За тэг. За Atos байд юм байна. Өөр юу байна? Өөр хава трактор. За. Тэгээд бас Potter, тэгээд Land 300. Энэ Lexus тавтал. За. Бас тавтал шүү. Тэгээд энэ амжиргаа. За амжилт. Тэгээд энэ хава XK. За. Энэ Land 200. 200 юу? Тий. Чи ста мундаг юм аа. Би чамаас нэг юм асуу юм өгчөө. Чи тэгээд одоо энэ машинуудын чамд хамгийн гоё би энийг машинтай болох юмсан гэж бодож байгаа ямар машин вэ? Хамгийн гоё нь. Та Prius-ыг ав. Би Prius-ыг авъя. За, чи яах юм? Би Sonata-ыг авч өгье. За, үл мэдэх юу авах вэ? Land 3. Land 3-ыг үү? Land 300. 300 ба. За. Болж ийн үл мэдэх Land 300 авчих уу? Тий. Манай мөнхчин чинь одоо аав нь ямар ажил хийдэг гэлээ дээ? Замын цагдаагийн дарга. Тэгээд Замын ийм одоо цагдаагийн- машин сайн мэддэм байх зөв үү? Замын цагдаагийн дарга гэхэр ч одоо юу ийх үү? Манай аав чи замын цагдаагийн дарга шүү. Миний үг ээж нь хин гэдэг? Алтын чимэг. Алтын чимэг ээж нь ямар ажил хийдэг? Дэлгүүрийн дарга. Ямар танаа аав ээж чи хоёулаа дарга юм бэ тийм ээ? Нэг нь замын цагдаагийн дарга, нөгөөх нь дэлгүүрийн дарга. Дандаа дарга юм уу? Тий. Дарга гэж ямар хүн байдаг үл мэдхэ? Дарга гэж энийг тэрэг гээд цахирдаг. Үнэн үү? Чи том болоод бас дарга болох уу? Цэрэг цагдаа. Цэрэг цагдаа хоёр болох юм уу? Тий. Цэрэг цагдаагийн дарга болохгүй юу? Болохгүй. Яагаад? Би дарга болохгүй. Яагаад? Дарга чинь гоё штэ. Би дарга болохгүй штэ. Би уусаа дарга биш. Гүг. Гэтэ аав чинь дарга, ээж чинь дарга юм чинь бас хүүхдэн дарга болж болно штэ том болоод. Болмооргүй юм уу? За цэрэг цагдаа бас гоё л доо тий. Нэвтрүүлгийнхээ дараачийн хэсэгт орох чинь л та. Барих хөршөө. Тэгсэн чинь нэштэй их сонирн болох гээд байна. Энд одоо надаас гадна манд 2-2 залуу байгаад идэг. Гэтэл энэ бол их эмхтэлэг гоё ажил л да. За би таяраас одоо юм таалган заа юу. Тэгэхээр таяр хараад энэ ямар ажил вэ? Энэ юуны тухай ярих чинь гэдгийг таараа за. За хараараа мөнх чинь намайг сайн. Энэ юу барьсан байна би? Ямар гоё өнгөртэй. Мөн үү мөнхч? Юу барьсан бэ чи? Юу гэж гайхаад байгаа. Буруу хэлээд байна уу? Цэцэг зөв шүү. Тэгэхээр энэ цэцгийг чинь вэ штэ. Зүгээр ингээ газраас тастаад авахаас гадна хүмүүс яадаг вүлээ тэр цэцгийг? Үнэрлдэг. Тий аваад үнэрлдэг. Гэтэ бас яадаг вүлээ гэртээ? Тавьдаг. Гэртээ ургуулдаг. Гэрээ цэцэг тарьдаг штэ. Танаа цэцэг байна уу? Танаа гэрт? Яага. Хин тарьж ин тэрийг? Хин арчилж усалж ин? Чи усалж байгаа юу цэцгээ? Ингээд Цацдаг маш сайн байна. Ус цацна. Тэрний тухай одоо нэг мундаг хүн ярьж өгөн заа юу? За Дараач хэсэг рүү оръё. Тий. Ийм ажил байдаг юм уу?
За манай энэ танхим чинь одоо ямар гоё болчихоо үл мэдхээ. Юу тавьдсан байна? Цэцэг. За мөнх чинь чамд таалагдж байна цэцэгнүүд. Хоёлаа сая навчийг барьж үзсэн те. Ямар байсан? Амьд байсан уу? Хиймэл байсан уу? Амьд байсан. Тэгэхээр амьд цэцэг гэдэг ийм сайхан чимгээр танхимаа чимээ дэрэгдээ ийм хөөрхөн цэцэг шиг бас хичээгээ дуудаад ирсэн байж тээ үл мэдхээ. За би нийт үзэгчиддээ зочноо танилцуулъя. Цэн Гарден цэцгийн дэлгүүрийн цэцэгчин Намун Заяа их чинь ирсэн байгаа шүү. Ойлгосноо манайхан? Ойлгосон. За манай Намун Заяа их хэлдээ энэ гой цэцгүүдийн нэрийг юу гэдэг юм бэ? За бидний одоо энэ нэг баруун болон зүүн талд байгаа энэ гоё цэцэг дурамлыг бол захирмаа гэдэг. Тий, захирмаа. Захирмаа гэдэг одоо юуг бол бид аягүй их сонсч байсан болохоос хүмүүс нөгөө нэг яг нэрийг яг юу юм гэдгийг мэддэг байхгүй. Энэ одоо сүртэй энэ навч чи юу вэ? Энэ болохоор дуудлага нь бол Monstera plant гэдэг. Monster гэдэг бол англиар бол мангас гэсэн утгатай шүү дээ. Ерөнхийдөө ийм том үлэмж тэгээд ийм арзгар ийм айц төр үлэм ийм одоо гэсэн утгатай юм уу? Ааха. За ийм гоё юм аваад шин. Бас энэ ногоон савн дотор юу байна үл мэдгээ чи сая ихчтэй тусалсан шүү дээ. Юу харагдав сая? Шороо. За. Чулуу. Аха. Энэ нөгөө нэг элсийн чулууг нэг хийдэг байна. Тэг хүмүүс үзвэл элсийн ингээд аваад энчэн ингээ хийдэг. Чи цэцэгч юм биш үсттэй үл мэдхээ. Энэгээр нөгөө нэг ингээд элсийн ингээ хийж штэ. Тэнгүүтээ ингээд шаргоо болох нь штэ. За тэгэхээр ихчээсээ тэгвэл асууя. Ер нь энэ ийм гоё одоо ийм өрөөний танхимын энэ цэцэг ер нь хүмүүст юунд хэрэгтэй юм бэ? Ерөнхийдөө нөгөө нэг одоо орчин үеийн хүмүүс чинь одоо дээр үеийн одоо эртний хүмүүсүүдийг бодвол нөгөө гадаа амьдарч чадахгүй байгаа хүчил төрөгч ер нь бол агүй маш их дутмагшилт байж идэг те. Заримдаа ингээд олон хүнтэй газар мазар байхаараа нэгэн дүндэр нөгөө одоо амьсгал хагаар нь дутуу юм шиг санагддаг штэ үл мэдхээ. Яг нэг тэр мөрч одоо ерөнхийдөө нөгөө хүчил төрөгч дутагдчихж байгаа гэсэн үг байхгүй. Хүчил төрөгчийг өөрөөр хэлбэл энэ цэцэгнүүд чинь ингээ бүгдээрээ ялгаруулж яадаг байна. Хүчил төрөгч гэж юу вэ үл мэдхээ? Хүчил төрөг гэж одоо энэ хардаг. Энэ агаадтай. Энэ ингээ хүчил төрөл. За бас хэлж болох л. Мөнх ч одоо бүр тайлбарлана да. Мөнхч хүчил төрөгч гэж юу вэ? Хамгийн гоё хариулт. За тэгвэл үл мэдэх битэр мэдэхгүй байна л да. Одоо ингээд нэг цэцэг гэртээ ингээд тарих гэвэл яаж тарих вэ? Юу хэрэгтэй байх вэ? За нэгдүгээр нөгөө нэг яг орчиндөө тохирсон одоо гэрийнхаа тий орчиндөө тохирсон яг тавьж байгаа байршлийнхаа гэрэл мэрлээс ингээд одоо судалж байгаа тухайн одоо тохирсон ургамлыг олж тавих нь илүү зүгээр. Тэгэхээр ерөнхийдөө яг тохирсон ургамлаа олохын тулд судлах нь шүү дээ тий жоохон. Үл мэдэх гэртээ ингээд за цэцэг ээжтэйгээ хамт ингээд нэг сайхан цэцэгтэй болдгийг үл чи ямар цэцэг авчирч тавьмаар байна? Ийм навчин, энийг ч одоо навч гэх үү, мод гэх үү? Энэ ерөнхийдөө авирдаг мод гэж ярьдаг. Авирдаг мод аа. Тэгэхээр ийм навчин модон одоо цэцэгтэй олмоор байна. Ийм гоё ургадаг, ийм янз бүрийн гоё хэлбэртэй цэцэгтэй олмоор байна үл мэдхээ. Гуруула. Бүр гуруула. За. Хараас таалагдчихж байгаа л та тий. Таалагдаад байна. Тэр урд байгаа энэ шилэн дотор хийцэн байгаа энэ одоо юу н анхны одоо суулгах зуу. Тий. За би нөгөө нэг үл мэдэх болоод мөнхчин хоёртаа нөгөө сонирхолтой байж магадгүй гэж ядаад тэгээ ингээд урдчлаад би нөгөө нэг сарын өмнө одоо ингээд та хоёрсаа хараарай заяа. Ингээ усан дотор ингээд тайрчаад ургамлын үндэс татуулж болдог байхгүй юу? За энэ юу гараад ирвэл мэдхээ энэ ургамлын доор. Энийг юу гэж хэлдэг вэ? Үндэс. Зүйтэй. Энэ үндэс ямар хэрэгтэй байх нь үл мэдхээ чи юу гэж бодож байна? Агаарнд. Юу гэж дээ эн чинь? Энэ үндэсгүйгээр одоо энэ ургах уу? Энэ ургамал. Тэг ер нь бол одоо энэ харагдаж байгаа энэ арцаас энэ үндснүүд байгааз одоо эдрийн ингээ шороон цуулгаад өгөхөөр энэ үндэснүүдийнхаа тусламжтайгаар хөрснөөсөө одоо нөгөө нэг одоо хүнээр бол бид нар нөгөө хоол идэж усуудаг штэ. Тэр шимдэж хоол одоо хүнсээ энэ хөрснөөсөө одоо энэ үндсээр дамжуулж тэжээгдэж энэ ургамал амьдэрдэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө гэхдээ сайн үл мэдхийн нөгөө хилдэг зөвлөлтөө агаарын үндэс гэж бас ургамалд идэг байхгүй юу?
Одоо хөрсөн доорх үндэс гэж байдаг ахна агаарын үндэс гэж бас байдаг. Бас байдаг. За. Одоо жишээлбэл энэ ургам бол доороо үндэстэй ч гэсэндээ бас нэг бүр амар урт юм яг ос шиг тийм агаарын үндэснүүд гарч ирдэг. Тэгээд тэр агаарын үндэс аягүй сайн татсан үеэр нь тайраад тэгээд усанд хийж дахиж сайн үндэслүүлж байгаа агаарын үндэстийн шууд энэ ургамлыг шинэ хөрсөнд суулгаа, шинэ савнд суулгаад ингэж олшруулж болдог гэсэн. Тийм үү. Тийм. Яста хизээ улам 1-р анги биш бүр шууд 10-р анги болоо явж байна. За тэгэхээр үндэс гэдэг тийм ач холбогдолтой. Үл мэдэх жоохон туслаарай. Намана ихчтэй туслаа. За яаж энийг ингээ барьжээ. Чи тэгээд танилцчихж болно шүү заяа. За тэгээд энгийн үл мэдхээ. Эхлээд одоо ингээ савчин ургамал суулгах байгаа савчин ийм нүхтэй байна. Тийм бод их чинь ингээ урдчлаад бэлдээд ингээ нүх гаргацсан. Энэ нүх ямар учиртай вэ гэхээр Тэгнүүдээ ингээд нөхөнд нь ингээд нөхөнд нь хийн гэж юу? Үгүй. Тэгж болохгүй. Зүгээр энэ бол илүү л усыг гадагшлуулах хэрэгтэй. Нүх гэсэн үг байхгүй юу? Нөгөө усалдаг штэ. Тэгээд их ус болчих юм бол гадагшаа гаргадаг зорилттой юм байна. За тэгээ эхлээд цэцгээ шилдүүлэн суулгахдаа доор нь байгалийн чулуулаг дийсч өгдөө шүү. За үл мэдхээ. За ийм чулуу заавал хийд юм уу? Тий, яг хөө дүүрэгчний оронд нөгөө нэг өөр юмнууд бол бас ашиглаж болно. Гэхдээ энэ бол орон чулуу байдаг байх нь шүү дээ мэдхээ. Байгалийн гаралтай гэдэг утгаар ашиглаж байгаа шүү. За тэгээ энэ чулуунаас ингээд хараар үл мэдхээ. Ингээ хийгээд өгнө шүү дээ. тэгээ энэ ингээ хийчих юм. За тэгээ арай болоогүй. Тэгмүүд энийхээ дээр жоохон хөрснөөсөө аваад ингээ хийгээд үзчихэж байна. Жишээ энэ хөрсөнд хурж үзээдсэн те чамд гоё санагдсан уу? Нэг тийм сонин үл мэдэх гоё санагдж байгаа. Манай үл мэдхтэй адилхан нэртэй үл мэдэх гоё байна те. За ингээ хий чинь яг зөв. Ингээ за чи ингээ барьж байгаарай заяа. Энэ гурыг. Яг 2 гараа ашиглаж болно шүү. За тэнгууд ингээ яах нь вэ? Тойруулаад хөдөлгөөнгүй байлгахын тулд тойруулаа шорооноос ингээ багаар хийж өгөх үнэ. Гिचэн нүгс усан зангаар гараа ашигла. Уг нь бол энийг ингээ ашиглах хэрэгтэй шүү. Чи хийж үзмээр байна уу? За би ингээ барьж идэгүүлж чам. Тус болоод манай мөнхч нэг хийж үзэх юм уу? Миний хүү хийж үзмээр байна уу? Яг. Үзмээр байна гинэ. За яа. За мөнхч найшир тэгвэл. За тийш. Яа хоёлаа яа. Очоод тэрийг хийж үзье л та энэ чи юм гоё юм болж ахад чинь. За алуу манай мөнхчөнд өгөөд нэг тэрийг хийлгээд өгөөрэй. За мөнхчөө одоо ийшээ ингээ хоёлоо энэ хэсэгт нь шороо байгаа байж. Үл мэдэх туслаарай мөнхчөнд. За ингээ авчих штэ. Ингээ авцсан. Тэгээ авчаад ингээд энэ чинь ингээ хүргээд ингээд ажиллаж. За нэг хийгэр одоо. Өө ямар мундаг юм бэ манай мөнхчин чинь. Хөөх мундаг залуу байхгүй юу? За хийгэрээ. Ёо яг машин барьж байгаа юм шиг. Яг экскаватораар л ингэдэг байх та машиныг шороог тийм ээ. Ер нь бол хүүхдүүдэд ингэж одоо хөрш шороонд ургамал ингэж одоо суулгаж үзэх нь өөрөө их чухал байх те наман заяа. Чухал тэгээ хүүхдүүдэд нөгөө амар сонирхолтой байд юм шиг байгаа юм. За одоо жоохон нэмчих тэгэл болохоор. Чи ер нь цэцэгчин болох байсан би шүү Болно шүү дээ одоо манай үл мэд чи бүхний хийнд. Бас ингэдэг юм уу? Энэ ямар учиртай ингэж одоо яаж өгдөг? Нөгөө нэг хөрсөнд тэгшэлж өгч байгаа юм. Хөрсөө тэгшилж байгаа. За ойлголоо. Үл мэдхээ. Тэр буланд байгаа тэр нэг цацдаг юм ямар учиртай юм болоо чи юу гэж бодож байна тий? Энэ үү ингээ барьж штэ. Энэ юм байгаа үстэй. Энийг ингээ дараа услна. Зөв яагаад тэрийг услтын тэгж одоо гадна тэр навч. Өхөн. Яг үнэ. Тийм үү. За одоо энийг ашиглая хоёлоо. Чам сонирхолтой байгаа юм чинь чи ийх үү? За одоо ингээ чи ингээ дөнгөж хөрсөн суулгацсан ус байгаа штэ. Хоёлоо тэр хөрсөн ус л та. Чи цэцэг тарьж исэн биш үү мэдхээ? Үгүй. Ямар мундаг юм бэ чи? Манай үл мэдхийг ажилд авах уу? Ер нь танаа цэцгийн дэлгүүр чинь хэрэгтэй хүн байгаа юм биш үү? Юустай амар хэрэгтэй хүн байсан бэ? За ингээ болчихж байгаа. За баяр үргээ та эрт. За баяр үргээ. Цэцэгчин үл мэдэх. За энэ одоо ямар цэцэг тарьж юу манай үл мэдэх? Энэ бол усны холс гэдэг штэ. Тий. Нөгөө нэг бид нар нөгөө айл болгонд тий. Усан дотор ургуулад байдаг. Тэрийг би нөгөө нэг
сарын өмнө дэлгүүр дээр нөгөө нэг маань хугарчаад Ааха. тэрийг хайж чадахгүй. Тэгээ энд ингээ хийгээд хадгалцсан байсан байх тий. Чи тэгвэл ингээд нэг цэцгэнд бас ам бэлгэллээ штэ. Зүг Зүг. үнэ харин тий. Яста мундаг хөөхд юм аа. Чи одоо тийш дараа нь ээжтэйгээ хамт эсвэл ээжтэй зориулаад ингээд гэртээ өөрөө ингээд одоо цэцэг суулгачих нь байна тийм үү? Тий. Зөв үү? Ер нь манай үл мэдэх бараг мэддэг юм шиг л шүү дээ ер нь. Чи яаж мэддээ яг үнэнгээсээ хэлдээ? Мэдхгүй би өнөөр мэдхгүй лээ. Аха. Тэгэхээр энэ угаасаа байгалийн юм хүүхдэд ийм ойрхон байдаг байх л та тий. Тийм бах. Гар Тийм. марнастай амар өвтэй юм биш. Тэ. Тэгээ амар хүүх ингээ болгоомжтой энэ жижиг юм тойрж явал нүг гинтэчгүйгээ бас ойлгоод байгаа байхгүй. Ааха. Амар Тэгсээс мундаг. нэр эн чинь баг мэдгүй бас зарим нь хугалж хаглаад бас Тийм. эвгүй бариад Гэрчих байхгүй. гэмтээчих магадaltaй юм байна тий. Бүгдийг нь ноцлохгүй тийм үү? Аха. Бүгдийг нь ноцлохгүй тийм үү? Яхаа юу. Чам бүр таалагдаад байна тий. Чи энийг засаж болно шүү заа юу. Энэ шүршүүлэх аягүй дууштай. За нэг шүрчих. За. Түрүү нөгөө нэг пс гэдэг дэр нь тавьж байгаа шүршээр заа юу. Тэгэхээр энэ айл манай Монголын нөхцөлд юм уу Монгол айл гэрт ийм цэцэг байвал их зүгээр байдаг энэ төр гээд тиймэрхүү зөвлөгөө байдгүй эсвэл ер нь ямар ч цэцэг айл байхад болох уу? Аа. Ерөнхийдөө ямар ч цэцэг болно. Би болохоор тэгж зөвлөдөг. Яг ингээд гэртээ өдөр болгон байж идэггүй эсвэл томилтоор ч юм уу нэг 7-7 хоног эсвэл сар нараар Болсон нэг ба. өөр тийшээ явчихдгүү те. Цонх нь хайшаа харсан цонхтой вэ гэдэг мэдгийг харж агаад өмнө цэцэг тарьж үзсэн туршлага байгаа юу гэдгийг асууж агаад ер нь яг амьдралынхаа цикл бас нөгөө нэг өдөр тутмын амьдралын хөвшилтэнд бас нэг тийм одоо дараа болохооргүйгээр зөвлөхийг боддог. Зүг байна тий. Бас нэг ийм зүйл байдаг л да хүмүүс бэлгшээж авдсан байлээ цэцгийг. Одоо жишээл нэг цэцэг нь одоо ирчүүдэд их сайн энергийн хувьд зарим нь болохоор одоо бүсгүйчүүдэд за тэгээд одоо хайрыг авцардаг хүүхдүүдэд хэрэгтэй тэгээд их сонин ийм тайлбарууд байсан. Энэ үнэн үү? Үнэн. Ааха. Одоо жишээлбэл манайх энэ хулсыг аягүй сайн мэдчихэж байгаа да 9 ширхгээр нөгөө нэг айл болгонд байж идэг штэ. Мэдгүй штэ би жишээл мэдгүй байна. Тийм бохгүй. Ер нь За бол тэгэхээр яа дээ? аягүй сайн мэднэ. Манайх нөгөө нэг хөвчлээ 9 ширхгээр тавьдаг. Эсвэл 5-аар ч юм уу, эсвэл 11-ээр тавьдаг. Яагаад вэ гэхээр дандаа нөгөө сондгой тавиар тавьдаг байхгүй юу? Тэр нь жаргал зовлон жаргал гэж заавал жаргалаар дуусгаж тавьж байгаа. За. Тэгээд ерөнхийдөө хусыг бол манайх мөнгөний мод гэж бүр дууддаг. Яагаад гэвэл бэлэг. За ойлголоо. Үл мэдгээ чи сая ямар мод тарьцсанаа мэдэж гинөө? Мөнгөний мод тарьцсан байна штэ. Бүгдийн мото. Оо. Энэ гэсэн үг үү? Тий. Оо гинэ. За маш их баярлалаа. Одоо аман заяа игчтэй миний хөө болно үл мэдхээ чи өөрийгөө усалчлаа. За одоо тэгээд энэ сайхан зүйлийг сурсан хүн ч одоо номон заяа игчтэй цэцэгчин хүнд ер нь юу өрөөмөр вэ чи? Ерөөлөө айлдараа. Дахин ирээрэй. Дахиад ирэлвэр байна. Тэгээд дахиад за наа чи өстой гоё өрөөлөө. Би ганцхан зүйл хэлье. Тэгэхээр цэцэг гэдэг бол үнэхээр хүмүүсийн энэ зүрх сэтгэл, оюун санаа тийм ээ бие махбод ерөөсө бүхнийг ангааж ийдэг, тайвшруулж ийдэг, уйрааж ийдэг, баярлуулж ийдэг. Үнэхээр хүмүүс одоо хин нэгнээ баярлуулъя гэхээр цэцэг барьдаг нь зүгээр нэг хэрэг биш байх гэж бодож байна. Тийм. Энэ сайхан одоо цэцэг гэдэг энэ бидний одоо хайрын илэрхийллийг ингэж одоо өөрийнхөө сэтгэлээс хайр ундруулж ийм ажлыг хийж байгаа цэцэгчин дүүдээ маш их баярлалаа. Тэгээ энэ сайхан одоо хайрыг үргэлж орчинд тарааж байдаг одоо хүчил төрөгчийг бидэнд бэлгэлж байдаг энэ ажил нь улам сайхан өөдрөг улам сайхан өргөжөөд тэгээ манай үл мэдэх урилга өгöd ах шиг байна. Дараагийн одоо уулзалтаараа улам олон сайхан цэцэгсийн тухай зүйлийг яриа гэж бодож байна. Болж гинэ. Болно. За дүүдээ маш их баярлалаа. Хана баярлаа. Гэгтэй. Хөөрсөн. Би бүр услаа юм ирсэн. Таалагдж байна уу? Хараагүй сонирхолтой байгаа. За. Одоо тэгээд цаг хугацаа байдığım юм чинь гурлаа дараагийн хэсэгт орё тийх үү? Тэгээ. За тэгээ. Би мэдээ. За одоо нэвтрүүлгийнхээ 3 дахь хэсэгт орноо. Өнөөдөр тусгай дугаар үл мэдхэ. Яг гэвэл би мэднэ гэдэг. Сая нэгтгэхээ хэлсэн шүү дээ. Одоо 20. Тэр чи хор чинь сая цэцэг усалсан байхгүй юу? Одоо 3 дахь байхгүй юу? Яг чамтай адилхан заа юу? 1 2 3 заа юу? Ойлгосноо? Энэ хэсэгт нөгөө уг нь бол би мэднэ гэд нэг сэдвэр ярьд юм аа.
Гэтэл манай найз өштэй маш сайн мэддэг ганцхан сэдв байдаг учраас би одоо нэг үг хэлэн чи хэрвээ мэддэг бол гараа өргөөрэй заа юу. За та хоёрын хинэн машин гэдэг үг мэддэг вэ? Мөгч мэдхүү машин гэдэг үг? Мэднэ. За гараа өрөг тэгвэл. Оо, за тэгвэл мөгчнгөөс асууна. Машин гэдэг чинь одоо юу вэ? Машин чи яадаг үлээ? Явдаг тий? Хэдэн дугуйтай вэ? 4 дугуйтай. За өөр юу байдаг лээ? Энэ ингэдэг юм чи юу лээ? Өрөөс. Танаа гэрт хэдэн машин байдаг гэлээ хөө? 1 2 3 4 5 6 7. За 7 машин байд юм уу? Ямар машин байна? Зөндөө маш. За одоо тэгвэл нэрлж чадахгүй чи машинуудыг. Та хоёр ер нь машины нэрээр уралдсан дээр бахавал мэдхээ. Чи дийлтэн л дээ. Тэгтээ яг үзье л да тий. За энэс эхлэх үү? Зочдонгоос. За минийгөө машины нэр хэлээрэй. Гал гарахаар ус сасдаг. Гал гарахаар ус цацдаг машин. За Цэргийн машин. цэргийн машин. За Цэргийн машин байхгүй нэ. агаа чи чамд ямар машин байгаа вэ одоо? Одоо Цагдаагийн машин. Ааха. цагтын машин 2 хаан байна. Өөр 2 хон л байгаа шүү. За юу. За өөр ямар машин байдгөө? Үл мэдхээ. Ягаад дээ? Өөр бас Усны машин гэж байдаг лөө. Байдаг шүү дээ усны машин. тийм байг. Усны машин байдаг тий? Гал гарахаа ингэ ганц хасдаг. Гал гарахаар гэж байгаа маа үл мэдхээ. Гахаа гэж. За байж. За байж байгаа. Гал гарахаар машин, цэргийн машин, өөр чи юу гинэ? Цагдаагийн машин. Цагдаагийн машин, өөр 20 цагдаагийн. хор цагдаагийн машин, өөр Надад мартсан уу? За машин гэдэг сэдвийг алгаслаа. За гурлаа нэвтрүүлгээ дуусгая заа юу. За. Тийм тэгэхээр дуусгахаасаа өмнө гурлаа бас нэг гоё дуу хуур гоё нэг юм бас хэлсэн дээр баха. Миний үе чүлэг байна уу мөгчөө? Дуу байна уу? доо байгаа. За дуугаад болчих. За Чи надад хэрэгтэй. Чи чадваргүй. Чам тэр мохоо зүднээсээ чамтай байсан өдөр зүзэрлээ. Ямар Ямар жоох хүүхдээ дуудуулчихваа энэ чи. Ямар гоё юм бэ? Чи хаанаас сурсан энэ дууг? угаасаа сурсан. Зүүц зэрэглээ гэдэг дуу юм уу? Чи утгыг ойлгож байна уу энэ дууны? За дахиад дуулчих. Би сайн ойлгосонгүй. За дахиад. Чи надад хэрэгтэй. Чи чадваргүй. Чадваргүй за. Тэр мохоо зүднээсээ Тэр муухай зүтнээсээ за. чи чадваргүй. Чи чадваргүй. Чамтай байсан өдөр зүзэрлээ. Чамтай байсан өдрөд зүүц зэрэглээ за. Болцсон уу? За. Гой сайхан дуугаар нэвтрүүлгийн мэд өгсөж өгсөнд маш их баярлалаа. За юу. За үл мэдхээ сайн. Хин гэдэг зочин ирв. Мөнхчин 3 настай. Тий. Одоо хөөргөн мөнгөчин дүүдээ битээр яах вэ? Бэлгээ үг. Билгээ өгье. За би нэг зураг үзүүлэн заа юу мөнгөчөө? За. Тэгэнгүү чи энд мөнгөч хаав нэ гэ та гараа заа юу? За энэ дунд мөнгөч хаав байна. Энэ. Хүүе өөрөө таг гэж ах чинь те. Мөнгөч мөн үү? Мөн. За ингээд миний үдэ штэ. Энэ нэвтрүүлэгт ингээд орохт нь манай шинжилгээний студийн ахигч нар нь болохоор ингээд чиний хүүхэлдэйн төрхий чи хийгээд тэгсэн чи одоо бүр ийм стикер хийсэн шүү. За юу. Тэгээд дээрэс нь Ариуна их чинь үл мэдхэн бас стикер болсон байгаа. Чи энэ стикерийн энэ номон дээр энэ стикеруудыг наагаад энэ номоо үзээрэй. За юу. За ойлгосноо чи? Таалагдж гинөө чамд? За болж дээ. Баярлж гинөө. За маа. Юу гэж хэлдэг вүлээ? Баярлалаа. Сайн байна. Миний үуч мундаг шүү. За цаанаа тавьчаа. Би дараачихаа бэлгийг өгье. За мундаг. За энд болохоор манай C1 телевизийн ахигч нар нь. За юу. Бүх уран бүтээлчид миний үг ястай мундаг машины нэр мэддэг, маш мундаг ярьдаг, ээжтэй хайртай, аавтай хайртай, онц хүүхэд байх шүү гэд энэ бэлгийг өгж байгаа шүү. За юу. За юу гэж хэлдэг вүлээ? Баярлалаа. За сайн байна. Миний хүү тэндээ тавьчих. Сайн онц. Заавал тэгж тавиад хэрэггүй. Унчи шүү. Үл мэдхээ туслаараа дүүдээ. Ингээд барьчих. Заавал баримаар байгаа мó. Ойлголоо. Тэгвэл чи баяртай гэд энэ гараараа даллаараа заа юу ингээд дараачийн нэвтрүүлэг бүртэл даллаараа миний хүү. Баяртай Баяртай гэрээ мөгчөө.